Дэлхийн монголчуудын энэ жил радио 88.3 хүрэлгэн дээр сугаат харуулан сонсож буй эрхэм сонсч өдөртөний энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 нүгүрийн даваагаас баасан гарагийн 17 цаг 15 минутаас радиогийн 3 дугаар студиэс хөгжөлтөө хөнгөн байцгааг сураатагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсч өдөртөний шоу төрдөг. Өнөөдөр 2023 оны 1-р сарын 25-ны лав гарагийн Яна нэвтрүүлэг инхүү эхэлж байна. Студид хөтлөгч Гэрлээ Номой Хашмөөгийн найруулагч Робин ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Монгрем компани Пурл усны сет мөн Корего хэмэл шүдний крем хамтран ажиллаж байна баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань жамин сампл гэх юм болов жамян сампл гэх юм болов жамян сампл гэдэг хүний санал болгосон сэдв. Жамян сампл гэдэг сэдвэр ярьж байгаа. Зүгээр тэгэл юм чаахтаа шүү. Өнөөдрийн сэдв жамян сампл. Сампл гэж юу вэ? Нөхөртэй чинь яг адилхан хүүхэд тааруул Яна гэдэг сэдв. Энд чинь миний нөгөө нэг бас нөгөө нэг юу дотор бичсэн комент байна шүү дээ. Тэгээс чинь л аваад байгаа штэ харин. Оо за. За одоо хойло би бинээс асуу. За би бинээсээ ч гэжтэй. Би чамаас асууя хамт хариулъя. Комментиг анх унших та. Хүүхэд гэдгийг мэдэхгүй. Юу гэд хүн зөрүүлгээ гайхацсан. Тэгээ би сүулт нь уншаад бүр амар юугүй санагдаад би яаж яхад ямар амар нухалтай үлээгээд таарсан. Дээдсэн чи нэр ингэ тийм хүн таард юм уу би асуусан заяа гэсэн чи зүгээр л төсөөлсөн гэх нөгөө хүн. За гудамжинд явж исэн чинь нөхөртэй чинь бүр усны тосор шиг адилхан хүүхэд заяа. Юусе ханаас нь чарсах усаа. Балер дээр яа надад чишээ авдаг. За яг ингэж явж байвал яах вэ? Очиж уулзах уу, юм асуух уу? Эсвэл нөхрөөсөө ингэж элдэн юм шалгаах уу нэмэ? Миний дөө хэдэн настай юм? Тэгээд бодсон шүү дээ. Хийж байгаа. Би бол бүр ингэж Их чинь чамд чихэр авч өгье наа шиг. Үгүй тэгэхээр ч болохгүй. Тэгээд цаа мэдчих авахгүй. Одоо ч харин хүүхдүүдэд чихэр өгж байгаа хүнийг битгий яамаа гэдэг болсон шүү дээ. Тэгсэн чинь одоо чихрэнд хуурдагдах хүүхэд байхгүй юм байна. Ээж нь яаж чихэр өгж байгаа хүнээс айн. Би бол зүгээр шууд ингэ нөхрөө бүр ингэ чирж очиж жагаад наашаа гэж бод. Тэнгүүдээ би мэдөө юм асууя гэдэг. Аав ээж нь хин гэдэг харин нэг таньдаг хүний маань хүүхэд юм шиг санагдаад гэ. Тэгээ араас нь миний дөө хэдэн настай юм? Гэрн асуулаас айчих. Тэгээд аав ээж нь хамгийн түрүүнд асууна. Хаана ажилтیں۔ Юу хийдیں۔ Миний таньдаг хүн мөн үү биш үү гэл тэгээд байцсан. Ээжинсээ асуу. Харин тэгээд аав ээжтэй нь хоёуланг нь асуухгүй ганцхан ээж нь асуугаад яг аавтай юм уу аавгүй юм уу? Тий яг үнэ. Та хоёрт нэг гоё юм хэлэхгүй. За Би түрүү зон нөгөө баян онгор нөгөө үлжид орсон шүү дээ. Тэгсэн чи үлжид сумын годамжаар 5-6 мөгтэй. Түрүү давлаастай. Бодоод юм хөвгттэй. За. Шашгүй хамаатай. Баян онгор авдаг бай. Яг жилжидийн зайтай юу? Түрүү даван хөвгттэй яг таарсан. Ямар наасан бэ ч та. Тэр би гайхсан. Үлжидэх мөгтэй байдсан юм байна. Тэр чинь бол нутгийн нур хамаагүй шүү. Харин сайн. Хашаад асуухаас хизээ шитсэн зээрэнцэг үг бата гэд. Гоо би одоо ийм л гэдэг юм багтаад гэж бодсон. Тэр чи самхаа. Одоо тэгээд удах юм байна гэж бодсон. 10 жилийн дараа удахгүй тэгэл идэж явуулаад эхэлсэн. Миний өгдөөд гэж. Ямар муухай. Тэгээ цагаансаа золохгүй дэрүүл золгоно шүү дээ. Номццэг нь ийм үед гоё ухаантай байдсан шүү дээ. Тэгээд аавтай золгоох яг Ингэнэ. та бол ухаантай байж болно. Гудамжинд мууйда яг адилхан 5 хүүхэд хамгийн гол нь хоорондоо хэрэлж гисэн бүгд хэрүүлдэ ялсан гэнэ. Удаа хэрүүлж ийн үрд дуурайсан тий. Амар хил амтай тав. За одоо тооёроос асууя заяа. Одоо тооёроос асууя. Эхнэртэйгээ явж ясан чинь өөртөө чинь яг адилхан хүүхэд тааралдаад эхнэр чинь юу хүүхэд юмгээ хардаад байвал яах вэ хашаах юм яах вэ? Гү яах вэ одоо тэгээд би одоо яасан болдол гэж асуундаа тий. Тэр хүүхдээс юм асуух уу бид хоёр шиг юм асуух уу? Би юу гэж асуудаг тий. Гү танд янз бүрийн бодогдохгүй юу илээ яасан За мэлээ хэдэн жил юм бэ? Бодохгүй юу? тий би ч баг. Гэхдээ хашаахын хүүхдүүд дүүрэгд томлоо. Дүүрэг тутамдаа.
замын хоёрт руу гараад яв заа. Амар адилхан. Бодгор бор. Амар адилхан таар юу ярьж байгаа. За ялангуяа тэгээ одоо сүүлийн үед ингэ нөгөө тий чин залуугийнх нь бол арай жоохон хол гэрээсээ хол. Одоо бол гэртэйгээ ойрхон ашиг. Гар нүрэл бондгороо. Одоо нэг зүгээр бүр залхуураад тий тэгээ тийм тэгээд өөрийнхөө орцмор зойрхон Яа залхуураа чигш юм. чи бас нэг 20 жилийн өмнө өндөр чинь бас хаширлаад ирсэн. Хаа байсан тий зүгээр нөгөө тал мөл рүү яв. Тэндээс хүүхэд нь гарч ирдэг үсээ ашигтай адилхан хүүхэд. Морцч одоо нүтгийн орондоо орохгүй юу? Гэхдээ тэр чи одоо тэгээ залхуурж байгаа юм чи харагдав. Чи яах вэ? Би яах юм гэж үгүй. Чамаас ч Би гэсэн юу асуух шүү дээ. Юу асуух вэ? Үгүй эхнэр чинь чамаас асуугаад байгаа шүү дээ. Асуугаад Аа Тэгвэл баруун зүүн тарих чи яаж ажиллах вэ гэдэг. баг нэр бандах л багтаа одоо юу хэлэх гэж бодсон шүү дээ. За Тэг яг 3-аа дараа бодох уу? За 1 2 би үлдэх хүүхнүүчийг тэгж бодож хөөж чаддгүй юм шүү дээ. Юу гэсэн үг? Гэтэ нэр ингэж цаавал ээжийн мэдээд авчуулаг нь. чи тэгтээ бас ингэж бодож болно шүү дээ. Хөөш ханаа энэ одоо төрөх мөрөхөд манай хүүхд солигдчихоогүй байгаа гэж мэж болно шүү. Яа. Тийм гоё цайлгын юм болохгүй. Цаар зичтэй ээжийн таньдаг байсан. Ингэнэ мөгөтэй адилхан хүүхэд хашаахтай адилхан хүүхдийг дээрлэх гэсэн зогсож байсан шүү дээ. На юу н баг юм. Тэхий бодстой. Чи торсгод орсон шүү дээ. Гэтэ одоогийн байгаа байдлаар хоёрох тийм шүү дээ. Яста торсгод орсон тий. Тэгээд мог яг идэлх болгоо очиж та өдөртөн уусах байгаа юм тий. Хүүе хашаахай л хүмүүс ингэдэг хаш алганы мөгийн нууц үүдүүдийг олцсон биш үү гэдэг. Хүүхдээ хашаахсан монгол зүүн те бидний ингээ бүтэн 100 жилийн турш нэг ч яриаггүй байжсна. Яг одоо гаргаж ирж байгаа аахгүй Юу те. ингээд сэтгэлд нь Дотроо бодоод яваад исэн юм байна. Одоо хөдлөө хэрэгэлзээ л. Тийм жижиг сум юмд ч нууцсаад ах юм юу ч байдгүй шүү дээ. юу гэсэн үг юм? Бүгдээр ингэ мэдчихэд гэхгүй юу? Тий. Танаа хүүхдүүд гэдгийг мэдээд байгаа юм уу? Хөөе хүлэн зөвшөөрч тийм үү? Жижиг суурин газар чинь нэг тийм нууц байдаг байхгүй юу? Тийм үү? Тэг хүлэн зөвшөөрч тийм үү? Зөвшөөрөхгүйгээд яах юм бэ? Бүлтийтэл гараад ирж байгаа. Нэр барыг идэж өөхөн. Хэдэн жилийн дараа идэж яваад. Зүгээр нэр гинтг ороод ирд юм доо за тэгээд. Тэр нөгөө нэг эмнэлэг дээр хүүхд солигдсон байж магадгүй гэсэн шүү дээ тий. Түүл яг ингээд 10 жилийн дараа хүүхд чинь төрөөд солигдсон гэдэг мэдвэл яах вэ? Хүүхдүүдээ буцаагаад солилцох уу? Тийм тэнийг адармаатай юм болохгүй. Тийм муухай юмар орохгүй. Тэр чи стичиг адармаатай. Бөөн өөлөө мэлээ. Тэр кино байдаг шүү дээ. Тий. Амар Солонгос киноч байна. Тэ дээрээс нь Европ киноч байна. Гэхдээ тэгээд одоо нөгөө Орос нөгөө хоёр Иваныхан ингээд байдаг л да. Тийм гинэ. Тэгээд хэрвээ нэг нь ингээд гайгүй айлд өссөн, нөгөөдг нь жаахан тарчигдууд айлд өссөн бол гайгүй айлд өссөн хүүхд нөгөө тарчиг руугаа явахгүй л гинэ ах тий. Тэ дээрээс нь тачиг айлаа хүүхэд нь би гэрлэгөө ямаар нь гэт юм байлээ. Тэгтээ тэр хоёр Иваныхан ч бүр амар хамт амьдрдаг ш сүлдээ бүр. Тийм бас тийм кино байдаг юм уу? Тийм хоёр аав ээжтэй хоёр бүр амар тий хамт амьдрдаг. Танаа нөхрий чи амар баян хүүхд гараад ирэл яах вэ? Чи хардаад байдаг. Баян байгаад байдаг тий. Аавда би машин авч өгнө. Тэгвэл тэгээд Зэхэлцэн цогцолцоод хитэн настаа гинэ. чи юу зэхэлц цогц. Зүгээр чи зүгээр шууд миний хүүгээл явчих. Юу гэж бас тийм амар нөгөөний шарыг харж Уу ямар аваад хүүмэн Чи гэж хардаа явчих юу? дагвар хүүхдтэй хүмүүс хоорондоо нийлж яхад чиний хоёр охинтой ч ингээд эцэг нэг хүүхэд гараад ирээд тэгээ бүр баян хүүхэд гараад ирэхэд яад юм? би чи хүүхд рүү зэхэлцэн нэгэв шүү. Байж идэгнээ та. Нөхөрлөөгөө зэхэлцэх юм уу? Нөхөрлөөгөө зэхэлцэн шүү. Хүрлүүгээ зэхэлцэж яад юм бэ тэр чи? Баян талтай. Гэтэ би Зүгээр чи зүгээр хүүмэн гээл хөл алдаа. Гэтэ яаж иж байгаа тэр жилийг нь яг хэдэн жилийн хэдэн сарын хэдний өдөр би тэрний бүр яаж иж байгаа олно. Үүлийн үргөө адилхан Тэгээд хүүмэн дэшээ олоод суу. яах юм? Яахчгүй. Нэг нь хүүхдэнд бүр ингээд төрөөд гараад ирсэн баг чаа. Яахчгүй л дээ. За дараагийн Яа, яа. асуулт. Намын чимчээж магадгүй. За. Гой. Хаалт тогшоод тайлсан чинь нэг хүүхэн энэ хүүхдийг одоо эцэг тэжээг би болсон гэд нэг танихгүй хүүхд оруулж өгөөд явчихвал яг за яг саний юм байна тий угаасаа. За нэрээр нь овогтой нэрээр нь регистрийн дугаартай дуудаж байгаа. Энд юу болоод байгаа юм бэ? Нэр одоо тийм хүүхэд ороод ирвэл
тэр яах болоо. Гэхдээ одоо ямар яах вэ? Ямар хүүхдэд ямар буруу байх вэ? Тэгэл одоо хүүхдээ болгоод авах л ах та. Хүүхдэд Тэгж хэлмээр хүн илүүддэг юм аа. Одоо бобр дөвөл нэлээд чигээр ягаа. Би ч шууд хөрдөн дээр авчиж тавина. Авчиж тавьчих. Юу яриад байгаа том болсон хүүхд шүү дээ. Хөр байхгүй шүү. Тийм үү. Тий. Гоо жоохон юм аваад ирвэл яг уу. Мэн нүрийг ингэнээс самаа гэлэг. Энэ дөрөв бодлоос хүүхдүүдэд манус дуулгаж дасгаад байна уу та. Ямар амар ирэг вэ. За одоо өдрөд 17 цаг 27 минут болсон. Манай найруулагч санал асуулга оруулсан. Өөртөө чинь эсвэл одоо нөхөртөө чинь яг адилхан хүүхэд явж байвал дуудаж ирээд танилцах уу? Аад нь тийм, бэд нь үгүй. За санал асуулганд идэвхтэй оролцоорой. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Монкрем компани буурал усны сет хамтран ажиллаж байгаа. За одоо би жишээлбэл энэ үсээ ингээд бодсон ер нь бол буурал үсээ ингээд далдалах гал одоо сорлсон байгаа царин штэ тий. За тэгэхээр сүүлийн үед энэ ус бууралд ингээд улам залуужаад байгаа юм байна л да. Тэгээд яг энэнд юу нөлөөлөд байгаа вэ гэхээр орчны нөлөө болон амьдралын буруу туршил, стресс ядаргаатай ингээд бүр шууд холбоотой гэж байгаа байхгүй юу. За тэгээд халгаа брендийн хувьд онцлог бас нэгэн энэ эрдэм шинжилгээний судалгаанд нь үндэслэн гаргасан бүтээгдэхүүн бол буурал усны сет бүтээгдэхүүн байгаа тийм ээ. Нар нэг асуух юм байна. Тэргүй сонин. Одоо ингээд эн чинь нэгэн буурал ус гараад ирсэн чинь энэ одоо энэ имчилгээнд явал нөгөөт нь ингээд харж байгаа чинь ингээд ирсэн үү? Хөөе би энийг нэг юм сонсч ирсэн байхгүй юу? Хүний ус угаасаа цагаан гинэ. Үгүй доктор унагийн туслах байна. Хүний ус угаасаа цагаан гинэ. Тэнгүүд залуу насанд одоо яадаг гэхээр биний үснээс хуухнаас ялгаж байгаа нэг тийм бодис нь тэр цагаан үсэнд одоо чинь шар бол шар, хар бол хар те, бор бол бор гэж өнгө оруулж идэг. Пигмент үсний пигмент. Тэнгүүд одоо пигмент гэдэг юм те тэрийг нь. Тэнгүүд одоо миний ингээд нас ингээд яваал одоо бодис солилцоо манд буураад ирэхээр пигмент нь багасаад байна гэсэн. Тэр одоо надаас ялгаж тэр будгам ялгарангууд одоо миний жинхэнэ цагаус гарш гэдэг шүү те. Тэр мөн пигмент нь бодлоод ийш чаас. Пигмент чи 100 айлт зөндөө байдаг. Одоо энэ пигментийг нь дэмжиж өгнө гэсэн үг юм байна шүү дээ. Оо, миний дүүстэй айгүй ухаантай штэ. За тэгээд эднийх айгүй гоё. Нөө дандаа ингээд муйсийн болон анагаахын үндэсний их сургуулийн эрдэмтэн доктор профессорудтай ингээд бүр туршилтын клиник судалгаа явуулж хамтарч сургуулийн докторууд гэдэг шиг. Яг үнэ. Тэгээд нэг дандаа ийм клиник судалгаа явуулдаг. Тэгээд энэ судалгаагаар наснаас нь хамаарад одоо энэ буурал усны сет бүтээгдэхүүн 77% үр дүнтэй гарсан байгаа даа байхгүй юу? Тэр нэгэнтээ ингээд ургаад байгаа бол эмчилгээ хийлгвэл ядаж ургах явц нь удаашрна гэж. Оо яг үнэ. Удаашрахаас гадна бүр хар ус гарч ирнэ гэж чи бичсэн шүү дээ. Тийм ээ, үнэ аха. Миний ах айгүй ухаантай штэ. За тэгээд 14-өөс 28 хоногт үр дүн нь гарна. За тэгээд буурал усны сетэнд буурал усны шампунь, ангижруулагч уураг байдаг бол сая энэ өнгөрсөн 11 сард цоошин бүтээгдэхүүн болох буурал усны серум бас худалдаанд гарсан. Нэмэгдээд ороод ирсэн. Заахан. Тэгээ ямар нэгэн юмыг бид нар одоо шампунь, ангижруулагчид дандаа ингэж хосоор навч хэрэглэхтэй адилхан ямар нэгэн бүтээгдэхүүнийг ер нь сетээр нь ашиглавал илүү үр дүн гарна штэ тий. Шампунаараа угаалаа, тэгээ ангижруулагчаараа зайлаа, уурга түрхлээ, тэгээ гой халуун бигнүүр тавилаа, тэгээ оройдоо ч юм уу гой серумд түрхээ дундчвал ингээд бүр илүү үр дүн үзүүлэх нь. Серумтэй бүр шингээх ёстой юм байна тий. За. Эдний бас тэр нөгөө юугаар нь яг нөгөө ус арчилгааны клиник салоноор нь ороод нөгөө шинжилгээ өгөөд тэгээд уг нэмчилгээгээ сонгуул. Тийм яг үнэ. Бас нэрээ серум авах шаардлагатай нэ шаардлагагүй юм уу гэдгээ үзчих юм ба тий. Тийм. За хашаа хувцсны дуур хэлж өгөөд мөгөөс хоёр залгааных нь байршлыг хэлээд өгч. За. 77.1 43 73 гэж утсан. За 77.1 43 73. за тэр халгаа салон гэдэг нь Апогийн замын эсрэг талд 75 дугаар сургуулийн зүүн хойно халгаа нэг нь байгаа. За халгаа хоёр бол Peace Mall-ын ард 24 дугаар сургуулийн чанга урд байгаа. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Монкрем компани буурал усны сет хамтран ажиллаж байна. Баярлалаа. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцаж байгаа сэдв нөхөртэй чинь яг адилхан хүүхэд тааруул яана гэдэг сэдвээр ярилцаж байна. За та хоёр одоо тэгээд ийм тохиолдолд орвол яах вэ? Хаалга тогшоол нэг хүүхэн хүүхдээ авах гэж оруулаад ирвэл ахаа. Давдаг л бат. Тэгээд ихтер мэхнэрээс ингээд уушлаад миний буруу гэхгүй юм. Гү яах вэ одоо тэгэл залуу. Гэхдээ одоо тэгвэл тэгээд шууд тэр хүүхдээ аваад гэрээсээ гардаг баг.
Одоо хүүхдгэн тодорхой явж байгаа. За хөш хүүхэ байж би шар дуртай хуцаа. Угаасаа хүүхдгэн тодорхой болчихлоо гэлдэг. Ямар ч гойж мөдгүй юм уу? Яах юм? Яг Өдөртөө хүүхдгэн үний явж байгаа. яг үлдчих сонирхол байхгүй угаасаа явъя гэдэг юм шүү. Өдөртөө үлдэхгүй шүү дээ. Тийм бямсрын цайц хүү гэдэг хүн гинэ. Нөхрөө хадам ээжээс өргөөд авсан ч одоо хүүхэд нь гараад ирвэл бас л өргөж авах бах та гинэ. Нэгсэн чинь хариун төгсөд хүн өөр аавар гинэ. Нууц өгöd гараад ирээсээ өөр дээр аваад дөрөв хүүхдэйгээ 50-та тэтгэврт гарна амар зүгээр гинэ. Бас иймэрхүү айхтар хүүхнүүд бол миний мэдчих юм бол би мэдх юм байна. Айхтар гинэ. Намын цэцгээ баярлах хэрэгтэй. Чи 50-та тэтгэврт гарна. Өхөр чи хоёр хүүхд гараад чи бүр баярлалаа байна уу? чи бүр баярлах хэрэгтэй шүү дээ. Нэр намаа одоо чи хэдэд төрөх гэж байгаа вэ? Хэдэн жилээр гарах гэж байгаа вэ? Гэхдээ би тэтгэрнээс ерөөс сонирхож үзээгүй л шүү дээ. Эмэгтэй 55, дөрөв хүүхэдтэй бол 50. Хоёр хүүхэдтэй бол яах юм? 55. Оо 55. Наашлаа. Тийм. Тэгэхээр бас найдвар байна. Би ийм айхтар биш баха. Би бол зүгээр үстэ алж ядна. Чамаг өчтөр таксинд жолооч танаа номоо худлаа идүүтэй баха тий. Худлаа гинэн баха тий гэсэн штэ. Худлаа гинэ байгаа Чи тийм яг дээ. Гол нь болоод илж. тэгээд яг Би дээр хөөх яаж мэдсэн ингэж. гол алж чадна гэж. Юу тэр шарт хийж өгч явуулахгүй. Хүнд хүн илүү бидний гоцсолоо. Намайг нөхөр болдог бол амьд үлдэх ямар ч юм. Найдар байх. Амар юм болох баха. Амар юм бол. Би одоо бүр төсөөлж чадахгүй. Тийм учраас зүгээр ингээл орилоод унагууд нь шууд өөрийнхөө хувцыг аваад тэгээд нөгөө Ухамсараараа юу? хүүхдээ аваад гараад гүйтсэн. Энэ төрөөд хий. Яасагч хуцаа авч байгаа. Йоо. За тэгээд одоо нөгөө боо юм болж байгаа ч одоо нэг хүүхэд ороод ирсэн. Тэгсэн чинь Ямар амар юм бэ одоо бодсон чи. тэгээжсэн чинь заяа харин хаалга догшохоор нь онгойлгосон чинь Франк Эсимага баахан хүмүүс инээлдэл ороод ирэл уурч нүрхүү. Тэг гэрт чинь эн тэнд нууц камер зоочихсан заяа. Бөөг яа дайдэр шатаа. Ой баг эмхтэй хүний ноён нуруу хаан угартаа үзээд байгаа юм шиг. Эмэгтэй хүний гатан нуруу гэж. Намын зүгээр тэнд алж гэдэг дуусаа. Нэгүүд би шууд нүрэ дараад ölчихнэ. Тэгээд тэрнээс шаранда дахиад алж гэдэг шүү дээ. Үгүй ölчих. Та нар ийм юмар тоглолт юм уу гэж. Би тэг юм хүүхдүүд ингэ тоглож болохгүй. Авид ир дадах. Яа. Попорна. Хийж аралдаа бүр дуртай авъя шүү. Аваад ирээсээ охин байвал бүр дөг гинэ. Бүр амар дээ. Зөө. Үгүй ер нь нэг өгөөдтэй айлын ээж нар тэгтийн билээ шүү. Гэсэн чинь бүр хүүсийг нь захиалаад байна шүү. Гэнэ. Бакута гэдэг хүн мөөгийг бүр бэлдээд шар дорнд хувцаа игээд тавьсан байж тээ. Мөөгийн ер нь сандраад байна даа л гэж чамаг хүмүүс. Ер нь бэлдээд байна да. Оо тэгэлгүй явах. За тэгээд одоо Франк Эсима гэдэг хүмүүс ороод ирлээ шүү. Тэгээ одоо тэгээ яах юм бэ? Тэр үуч яах. Шууд уйлна. Уйлнаа. Тий. Одоо надад өөр угаасаа юм бай үлдээгүй бантах орон зай үлдээгүй би шууд уйлчихна. Тэгвэл би ер нь амьдралаар хэрэгжүүлэх гэж бодно. Юусаа юу? Жинкнээс. Жигнэсээ хүүхэд хийх юм уу? Хүүхдээ авчих. Хүүхдээ олж авчих. За би гарлаа гэж гах юм ээ. Тэгээ жиг хүүхдээ олж авчих. Манай мөнхөд баян хонгор яваад 3 дөрөв дагуулад ирж штий. Та нар намайг харж байгаарай гэж байгаа. Гэтэ би паракнд айхгүй л дээ. Яг уг нь бол тий миний хүүхд хаана байгаагаа сайн мэдж байгаа. Хадаа тийм ээ. Чи биш гээл чоо. Чи биш байна. Танаа ээж тэр чи биш. Бүрээ маяг суртаа. Та нар франк чинь үү? Би зүгээр зэрэг хааш идэх мэдэн заяа. За тэгвэл эхнэртэй чинь адилхан хүүхэд явж ивэл яах вэ хоёроо? Хөөе гэрлэж та өөрөө яах юм? Амар цэвэрхүүлтэй. Би бүр анханасаа хүн югасаа хүүхдэд буруу байхгүй гэдээ авцсан юм чи. Өөр орж ирэнгүүтэндээ бөө загяал авчих юм уу? Тий. Одоо тэгээ өөр яах юм бэ? Ингүүл амар юм байна. Би ч гэсэн нэрээ. Өөр яах юм бэ? Өөр яах юм бэ? Тэгэхгүй тэгээд одоо би нөхөртөөгөө би ч одоо
Хүзрээ хат 1 2 3 байсан шүү дээ. Хүзрээ хат хүүхдтэй яваад байна. Хамгийн их хамаатай. За тэгвэл надтай адилхан хүүхэд өнгөрлөө. Тэгээд одоо тэгээ би ингээд нөхөртөөгөө хэрэлдээд яах ямар тэр хүүхэд байхгүй болчих юм биш тийм биз дээ. Тийм шүү дээ тий. Өөр яах юм бэ? Авъя л да. Тэгс чи тэр охин ирээд манай солонгос явчих гэсэн. Тэгэлээд адилхан охин манай солонгос явчих гэсэн үлгээд нөхөр нь бол зүгээр хэсэгтэй шокнд орно шүү дээ ч тоо. Харин тий юу ярьч юу? Гэрлээ ихтэй адилхан хэрнээсээ Солонгос явцсан. Ээж нь Солонгос явцсан юм уу? Тэгсэн. Ээжийг хараагүй гэсэн. Би ингээд төрүүлчээд орхицсан юм байна шүү дээ. Гэтэ ийм тохиолдол бараг байхгүй шүү дээ эмэгтэйний хувьд бол. Хүүхдэд төрүүлсэн хүүхдэд нуун гэж юу юу гэдэг эмэгтэй хүн чинь. Ой байдаг юм бэл. Хянан дээр зөндөл. Та нар бол ингээ хийгээд орхичдаг учраас ингээ хэнэггүй ингээ явж байгаа. Хаана ямар зээрэнцэг байгаа мэдэхгүй. Бид нар ч бол бүгд хүүхэд төрүүл юм чи. Та нар ингээ Гоо төрүүлээд тэгээ дөө мүүдээ өргөжтэй юм бэл. За болоо ахаа. та нар юу ч мэдгүй ингээ явж идэг та ёо. Бид нар ч бол тэгээ тэвд бүр бүгд хүн төрүүлж штэ. Тэгээ юугээл тэрийг ямар тэр чи ямар одоо яг тэгэд зээрэнцэг шиг эндид хайж болохгүй штэ. Бид нар чинь хийж орхидог шүү дээ. Зүгээр хийгээл орхичтэй. Хийж орхидог шүү дээ. Үгүй хийгээд орхисон юм чи бид нар тээж төрүүлээд байгаа юм. Тийм шүү. Юу нь бол орхичээ мэрлэг уг нь орхидог шүү дээ зүгээр. Тэгэхээр энэ бол эмэгтэй хүний хувьд бол айгүй утгагүй асуудал байгаа байхгүй тий. За Улаанбаатар хотод 17 цаг 38 минут болсон. За хамтран ажиллаж танилцуулсны дараа санал асуулгын дөнгө танилцуулга учраас манайхан санал асуулганд эцэгтэй оролцоорой. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Корега химийн шүдний крем хамтран ажиллаж байгаа. За Энэ нэг хэсэг тасарсан байсан шүү дээ. Шинэ хим шүдний крем гэж шүдний хаа юм уу? За би одоо гоё ярьж үгээ заяа. За Ер нь бол энэ ингээ телевизээр яг Корега айгүй рекламддаг байхгүй юу? Тэгэхээр яаштай ингээ Үнэхээр сайн. химийн шүдтэй хүмүүс ингэдэг байхгүй юм уу гэ? Чи золонгийн мэдхгүй их Би одоо хэцүү. хим шүд хийж байгаа. Хоёр араа баг. За тэгээ ингэн заяа. Одоо ингээ салдаг хим шүдтэй бай гэж бодъё л. Тэгээ ингээ хоол идэх гингүүд ингээ хөдлөөд тэгээ жаажигнаад тэнгүүд ингээ сугараад ах юм байна. тэгээ дээрэс нас ингээ бүйл мөөл ингээ өвтгөөд идэг байхгүй юу? Нэг хоёрт нас дээрэс нь ингээ тэр хим шүдний чинь ингээ завсраар ингээ хоол идэж уусаа хоол унд мунд ингээ ороод тэгээ амнаас эвгүй мэгүү үнэртэй тэгээд хоол идэх тоолноо нөгөөдгөө салгаж ирээд угаах хэцүү заяа. Тэгээ дээрэс нь 3 дугаар гэх юм бол нөгөө нэг заримдаа яагаад ингээ хүмүүс юм ярьж хагаад хим шүдэнд бүлт үсрээ гараад ирлээ. нөгөө нэг бичлэгэндээ нөгөө нэг лав үлээж байгаа нэг шүд гараад ирлээ. Энэ бүх асуудлыг чинь л шийдээл ерөөсөө энэ Корега энэ одоо цавуул гэсэн үг шүү дээ энэ чинь. Тэгээ наачин гэсэн үг. Оо цавуу юм уу? Үгүй крем шүү. Айдгүй надад дээ шүү дээ. Сайн чадрыг шар цавуутай. За тэгээд яаж те хоёр зүйл дээр их анхаарах хэрэгтэй. Нэг нь болохоор ингээ хүмүүс ингээ бүр ингээ хит нялгадаж түрхчээд тэгээ нөгөөх нь наалтдгүй ингээ хурдан салцдаг. Тэгэхээр маш нимкэн түрхэл наачна. За хоёр дахь анхаарах зүйл нь юу вэ гэхээр зэрэг дөнгөж наачаал удаагүй байхдаа ингээ ардаас нь халуу хаалцаа идчихдэг. Тэнгүүдээс хурдан салдаг. Тэгэхээр хэдэн минут байх вэ? Ус ч уухгүй байх нэ тий. Одоо бэхжүүлэн гэсэн үг шүү Тийм дээ. байна. Оо яг үнэ. Тэгчээд ороо сална үстэй. Наац юм чи. За ямар авчид шүрүүбтчих. Тагнаад чи авчид шүрүүбтчих. Тэгээд ирсэн химийн шүдээ заавалчгүй нөгөө юм усан дотор хийж хонуулах ёстой. Тэгээд ингээ хүмүүсээс ингээ зүгээр юм сойз аагаар угаагаад байдаг. За энэ бол яг бидний яг ориг шүдийг бол ингээ сайхан өнгөрийн цэвэрлэн штэ. Химийн шүдэн дээр наалцсан тэр нэм бактери мөөгөнд янз бүрийн вирусыг бол тэр устгахгүй байхгүй. Тэгэхээр яг зориултынх нь цэвэрлэгчээр цэвэрлэх ёстой. Тэгэхээр Корегадаас энэ цэвэрлэж байгаа. Бэн. Одоо энэ чинь заяа энэ Корега энэ одоо кремнээс гадна тэгээд тэр нөгөө цэвэрлэгч нь заяа Корега шахмал гэж ярьдаг штэ тий цэвэрлэгч нь тэгээд дээрэс нөгөө юу нагаах байхгүй ингээд ам зайлагч малагч нь бүгдээрээ байгаа. Бүх юм ингээ гоё сэтэр Би шүдээ аваад спиртэнд идэх шүү дээ. Спиртэн шалаад. нэрээ химийн шүдний реклам нэг тийм дандаа том махыг ингээ жажиж иддэг тий. Шорлог морлыг жажлаа инээгээл. Яг. Тэр миний шүд яахчгүй гэсэн үг юм. Би шүдээ тэгвэл Шордог яваад. би шүдээ гоё пивд хонуулж байна. Авч игээд аваа. Тэгээд
чинь өдөр болгоо. Яг цаа. Томыг галант хийж олоолаа. За Корегагаа түрхээд шүдээр хийв шүдээ игээд араас нь пивэ унаа. За тэгээд юу яах нь штэ эхлээд хийм шүдээ Корегагийн уус малд 3-5 минут байлган заяа цэвэрлэхтэй. Шахамлаа хэрэглэх гээд байгаа шүү заяа. Тэгэнгүүтээ дараа нь цэвэрлэн нөгөө хийм шүдийг үр дүнтэй цэвэрлэхэд бол зөөлөн сойзны тусламжаар Корегагийн уус малыг ашиглан заяа. Тэгээд дараа нь ингээд цэвэр усаар урсгал усаар ингээд угаагаад тэгээд ингээд шүдээ наах нь шүү за. Тэгээд бас нөө шинэ шүд хийлгэж байгаа хүмүүс Корегаар шууд наагаад яачих юм бол айгүй хурдан шүдэндээ дасдаг. Яг үнэ. Дасгүй байгаагийн улмаас нүүдэл чинь ингээд шүдээ байн салгаж авч тэгээд идэг байхгүй юу. Тэгээд ингээд дасдгүй. Тий айгүй хэцүү. Би одоо 2 хийм шүд хийх. За хаа утасныхан дугаарыг хэлж өгөөрэй. Утасны дугаар гэж байхгүй. Бүх хиймийн сангуудаар худалдаалагдаж байгаа. Тийм, бүх хиймийн сангуудаар худалдаалагдаж байгаа. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хиймийн шүдний крем Корего хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр манай нэвтрүүлгийн сэдв нөхөртэй чинь яг адилхан хүүхэд тааруул яана гэдэг сэдвээр ярилцж байгаа шүү. За санал асуулгын дүн гарсан. Санал асуулгын дүнг танилцуулъя. За. Өөртөө чинь нөхөртөө чинь яг адилхан хүүхэд явж байвал дуудаж ирээд танилцах уу? Аад нь тим гэдэг дээр 279 хүн буюу 52% заяа. Үгүй гэдэг дээр 264 хүн буюу 48%. Энэ 48% ноото шүү. Яг ноото. Яа, илэг аваач. За. Ингэж пүү за мөгийн бүр тунгалаг тамирын итгэл баян шиг хажуудаа бөөрийнхийдээ ард нь нутаг усын бичиж тавьсан байна. Тэрний юу юм? Огой ингээд тэмдэглэсэн. Энэ бөөрийнхийдээ нь хавар төрсөн. Энэ дөрүүлчин нь нутагтаа байгаа юм. Энэ гурвалжин дотор 3 цэгтэй нь яасан яа. Гурвалжин дотор цэгтэй нь ажлих. Тэгчээс сүлтөө бичиг үсэг сураад ирэнгууд гээ гэдэг нь гэрлээ гэсэн. Энэ гэсэн нарын гэсэн. Тэгээд тэмдэглээ явчих. Оюун дуулаг сосор армын хөөрдөг адилхан хүүхэд харуул ааваасаа л асуудаг багтаа гинэ. Хөөе гэтээ энэ аав нар ч юу найгүй эвгүй юм билээ штэ. Яг ингээд би минь муудаалтай нэг ингээд өнгөрөх төхөөд ирэхээр энэ тэнд аав хүүхэд шухтаа хэлт юм билээ штэ. Өө тийм үү. Манай найз л авдаг аавгаа өнгөрөхөд нэг дүүтэй болсон. Манайх бас нэг эрэгтэй дүүгийн сураг гарсан штэ. Миний ах ч үлээ мэдгүй ямар ч нэг тийм юм сурагчсан бид нар уулзаагүй л дээ. За хашаах минь яг өөхөх өмнө чи за. Юу юм бэ? Хэрүүлгүй амардаг. За та юу ч хийсэн уучлаа. гингот. Миний Үхгүй яа тэгээд хадгалаа шүү дээ. Тэгээд дуусаа. Тэгээд та өөрөө хаяа хийлээ. Эдгээр чи юм бол тэгээд дуусаа те. би тэгээд миний дэвтэр аваад дэвтэр авцарч байгаа. Тэгээд надад үзүүлэн дээ. За энэ үсгэд ном шүү. Нэг хоёр охинтой юм зайдаа. Нэг юм минийх гэдэг. Хоёр охинтой нэг юм минийх гэдэг. Манайд нэг л охин орж ирсэн. Яа хоёр болсон. Йоо энэ ямар хэцүү юм асуудаг хүүхдээ энэ зансар космос гинэ. Нөхөр нь ихрээ байж таарад багадаа саарчихсан. Тэр салсан ихрийг нь хүүхэд байвал яах вэ та нар гинэ. Бас төрөгдүүлчих юм аа нэрээ. Ямар ч үсэн яах вэ тэгээд аав шүү дээ. Гэтэ нэр ийм жижиг суурин бол тэгээ тэрний хүүхэд бүгдээрээ мэдэн шүү дээ. Тэг хэлэхгүй юу? Хэлэхгүй асуухгүй гэхдээ мэднэ. Тэг тэр яг Чамаг мэддэг юм шиг амар. Тэгвэл чамаг мэддэг юм шиг байна. Тэгэл бодог дээр таарлаа шүү дээ. Ус авахгүй явж байгаа. Сүмийн Тэг тэр одоо жишээлбэл болж байгаа үйл явц чинь үн бол нэг хоёр хүн байгаад байгаа шүү дээ. Тэг яаж ингээ өрөөнөөс гараад байна? Яаж өрөөнөөс гарна гэдэг үг. Тэр тэрний хүүхд гэж яаж хүмүүс мэдээд идэв. Зүр царайгаа л дүнчиж байгаа юм. Царайгаар л дүн. Тэгэл угаасаа бүр ингээд нэрээр нь өө тэр шарт орчин хөвтлөөлээ гэх юм. Тийм.
Тэрний Тэр шар мөнхөтэй хөхтэй. Мажик шар мөнхөтэй. Нөө мажик шар хөхтэй. хаанал ингээ ад үзээд байгаа бас ад үзэхгүй шүү дээ. Нөгөө хараа очиж хараа юу өөр дээр найдаг хоёр хөхт байгаа. За өөрийнх нь нэр дээр нь байгаа. Оо тарган затгалаг инжилдэг. Нөгөө төлтөө гэдэг. Гүн нүцгэй аж байгаа. Гүгээд. Хот сондож муутай. Тэр бол Өрөвч шүү. харсан биш. Би одоо тэгээд одоо мартаас үлдээ гэдэг ихтрээ авч очиж шүү дээ. Аа чи гурвалж ингэхгүй л. Йоо. За ер нь бол тэгээд хэлчээд өгөхгүй бол ер нь дуус гэж шүү. Үхгүй тийчтэй. Идэрх магадaltaй болдог юм. Тийм үнэтэй тийхгүй. Бараг амиа орлоо юм шүү. Хамаагийн байт хэлсэн чинь бассан. Хашихын хүүхдүүд байрын булаацалтай бөө юм. Гинт гарч ирчихлөө. Гинт гарч ирэл. Гэхдээ яг ийм тохиолдолд бол тэгэл нөгөө яг одоо аль биесны нөхдүүд битгий хуцаал гэх бах та тий. Өгөх хэцүү, өгөхгүй байх хэцүү ингээ нэг бүндээсээ өөр бараа юм байна. Ингээд яг хэр хашаа хөрдөөс хараад байна. Стэнэг. Аунаас хараад байгаа юм шиг хэцүү санагдаад. Йоо итгэх. Тэгээд одоо та дуу тугаа хах. Хөө ингэ голдоо зэгтэн жирмээ асуулын тэмдэгтээ эргэлзээтэй гэх юм. Йоо. За энэ үрээд 2023 оны 1-р сарын 25-ны 5 гарагийн яга нэвтрүүлэг өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар химийн шүтний крем Корего за мөн Монкрем компани Пурл усны сэт хамтран ажиллаа. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Корего химийн шүтний крем бүх химийн сангуудаар худалдаач байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Буурал усны багц мэдээлэл авах утас 8042 43 73 8042 43 73. Яна нэвтрүүлэг хөтлөгч хаш мөгийн гэрлээ номон Дэлхийн монголчуудын аймжаал радио 88.3